Сэтгэл тогтлуулсан оройг сэтгэлдээ айлж дуулахдаа анхны булзуунд яран гихэлцэх мэт ангирхан цээж оволцсон. Ангирмаа бүсгүйгээс урссан их шиг аялгауг Сара, Киви, Наран, Наги гэв амилуулан дуусан дуучид бүгдээр алга ташин хоногшуулан авсан үзэгчд бултаараа тисэн ядан хүлээж байна. Яруу хөгжмийн охин тэнгэр болж дуугаар оруулсан хайрын хурыг тосгон авъя гэлээ. Ангирмаа сэтгэл тогтлуулсан орой 9-р сарын 28-29-нд 19 цагаас Corporate Convention Center концерт хоо. Ангирмаа ай зохиогч гэдэг би бол дуу зохиогч гэж хэлмээр байна. Жишээлбэл songwriter гэж байдаг шүү дээ. Яг тийм л талын ур бүтээлч. Миний хамгийн баг дүү. Анх танилцсан хэр би яг нарийн бол сандгүй. Гэхдээ тэр бүр хүүхэд байхдаа 10 жилээс хоёлаа танилцчихсан. Тэгэхээр одоо даруй нэг 35 жил бол өнгөрцөн байгаа хаа. Тэгэхээр би одоо яг тоочноо сандгүй. Гэхдээ би ямарс нэг юг сандгүй анх дээр танилцаа. Тэгээд ангирмаагийн очоод тэгээд ангирмаа надад өөрөө зохиосон дуунуудыг ингээд тоглож үзүүлж исэн. Төгөлдөр хуур дээр тэгэхэд би бүр ангирмааг аюул шүтчихсэн. Яагаад гэхээр ангирмаа бол хөгжим бүжгийн сургуулийн хүүхэд биш, мэрэгжлийн одоо төгөлдөр хуур тоглодог мэрэгжлийн сургуульд сурдаг хүүхэд биш. Тэгэхээр зүгээр одоо ерөнхий боловсролын сургуульд сурдаг мөртлөө одоо төгөлдөр хуур хөгжмийг бас их сайн өөрийнхөө хэмжээнд хөөрхөн эзэмшээ. Тэгээд өөрийн ингээд зохиосон дуунуудаа надад сонсгож ийн гэхээр тэдний насны жоохон хүүхэдтэй залуухан жоохон бид нар залуухан байсан юм чинь. Тэгэхээр надад үнэхээр гоё санагдаад тэгээд эмхтэй миний үеийн залуу ийм охин ингээд өөрөө зохиосон дуу сонсгоод надад ингээд байж ах тэр мөчд бол надад би ангирмаг шүтэж ямар мундаг юм бэ гэж би бодож ирсэн. Анх ангирмаатай ч юм бэ 1900 бараг 89-90 оны үеэр танилцчихсан шиг санаж байна. За тэгээ энэ үед бол 90 одоо бараг 90 хэд онд юм дээ дөнгөж л одоо өөрийнхөө анхны хайрын хүүхдэд танилцаад нэг гэрт орсон дараа намайг нэг гэртээ манай нөхрийг эзгүй байхад үүд төгшөөд тэгээд хинбэ гэсэн чи би долгионы дүү ангирмаа байна гэдэг байхгүй. Тэгээд би нэг хаалга тайлж өгдөгөө санаа зовоод тэгээд яасан гэсэн үгүй намайг нэг дуу авчирч өгөөрэй гэсэн ингээд гэсэн чинь за тэгээд кассетэн дээр надад дуу авчирч өгчсэн. Тэгээд бид тэр нэгсэндээ танил биш ерөөсөө албасаар танилцж байгаагүй. Тэгээд нэг нь бол одоо ангираа долгион хөгжмөн зохиолч долгионы дүү гэдэг утгаараа би бол ганхойгийн эхнэр гэдэг утгаараа бид тэр одоо уулзах тийм завшаан гарсан. Тэгээд бодвол хоёроо маань долгион хэлэл одоо манай сараад шин дуу хэрэгтэй ч гэдэг юм сараараа жоохон дэмжиж юм. Тэгээд дөө манай нэгтдүү их хөрхэн дуу зохиолдог гэдэг. Тэгээд бүтэн кассет дүүрэн одоо нэг талдаа нөгөө талдаа дүүрэн дуу авч өгчээсэн. За, продюсер ая зохиогч ангирмаатай танилцсан түүх гэвэл 1992 онд бид хоёр танилцж байсан. 92 онд Саран Тоягийн тоглолтод бэлдэж байгаад би ангирмааг гэрт нь харж ирсэн. Джинс өмссөн, эндээ ингээд ачуур бооцсон. Джинс цамцтай байсан санагдчих. Яа тийм Петер эмхтэй орж ижсэн. Тэгээд урд нь нэг 2-3 дууг нь сонсчихсан учраас хүмүүс мэдчихсэн гэдэг. Мэдчихсэн учраас энэ ангирмаа гэдэг таньжсэн. Тэгээд бид танилцчихсан. Тэгээд тоглолтын дараа ангирмаа за нараа чад дуу хийж өгнө гэж хэлжсэн. Хамгийн анх 1992 онд би оюутан байсан. Налахын одоо 10 жилийн сургууль төгсөөд соёл урлагийн их сургуулийн оюутан дөнгөж одоо дуулах гав. Тэгээд миний одоо хамгийн анхны 1992 онд Аядууны жигүргээд ийм уралдаанд орж исэн. Яг тэр тайзан дээр би анх ангираг харж исэн. Тэгээд нэг юм яг л одоо байдаг шиг ийм халим göстэй хар одоо пижак костюм өмссөн. Тайзны хажууд ингээд тамхи цуцсан. Тухайн үед бол одоо яг та би налахаас дөнгөж орж ирж исэн болохоор нэг тийм сэтгүүл мэтгүүлээр гардаг хүн шиг ч юм уу надад харагдчихсэн л та. Тийм айгу тийм сакс стилтэй ингээд тамхи цуцсан. Тэгээ яг 100 сууж гал гараал нөгөө хөвсгөр цагаан цаасан хайлан орж гэдэг дууга дуулжсэн. Яг өөрийнх нь бас зохиосон.
ангираг бас өөрийг илэрхийлдэг тийм дуу л да. Продюсер Ангирмаа агшийн яг одоо эд хийж бүтээ гэсэн насан дээр нь бас учирсандаа бид нар өөртөө маш их хаттай гэж боддог. Учир нь Ангирмаа агш яг Киви хамтлагт яг өөрийнхөө одоо 10 жилийн өмнөх насандаа одоо хүсчихсэн бүх зүйлээ Киви хамтлаг дээр гаргасан юм болов. Тэг яг тэр цаг үед нь бид нар хамт байснараа бидний хувьд бол өөртөө зүгээр хөгжөхөөс бүр хав илүү айгу олон зүйл дээр одоо маш хурдцтай хөгжиж одоо хүсэл мөрөөдөлтэй маш зоригтой одоо Ангирмаа багшийн одоо тавьж өгсөн хивсэндээгээр маш гоёор алхаж үдэг хөрсөн. Продюсер Ангирмаа багш бол ер нь Киви хамтлагаас өөр одоо баг ямар ч ажил хийхгүй зөвхөн биднэрт бүх анхаарлаа хандуулдаг байсан. За 1998 оныг ярмаар нь 98 онд аяз зохиогч Ангирмаа эгч маань одоо 40 мянгаттай байдаг гэртээ намайг дуудсан. Би бол маш их сэтгэл хөдлөлтийн байдалтай, төвшөлтийн байдалтай баярлалцсан бас баг зэрэг имээцэн ийм охин очиж байсан. Анхны уран бүтээлээ одоо сэрчмаа одоо хийх гэжсэн яг тэр үе 97-98 он учраас тэр үед бас одоо шин гэдгээр одоо би шинээр дуучин болох гэдгээс их айж имээжсэн. Тэгээд гэрт нь очиод сайн байна өгчээ гэж ороод банзан гитараа барайл яг л нөгөө айдууны жигүүрээр гардаг, Бабилон мөрний эрэг дээр гардаг тэр үнэхээр одоо хүндтэй ихч маань сууж байсан. Өөрхөн жижигхэн халим өстэй ихч. Тэгэл гитараа барьсан. Намайг одоо за би чамд нэг дуу сонсуулах гэсэн юм аа. Ийм дуу хийсэн гэл. Тэгээд тэр дуугаа сонсуулжсэн Цэли ба хийлгээд. Тэгээд нэлийн дээр үеийн дуугаас зохиоцсон, бүтцэн, төрцөн байсан дуу л да. Тэгээд Цэли ба хийлийг сонсоод надад маш их таалагдсан. Их гоё аялгаутай яг л миний дуу, миний л дуулах хэвээр дуу юм шиг санагдсан. 2014 онд энэ Ангирмаа гэж тэ алдартай энэ багштайгаа анх уулзсан. Тэгээ ер нь бол миний энэ одоо хүртэл ингээд урлагийн замд байгаа бүхий л одоо яг тэр үед надад бас нэг юм очлоор болж намайг асааж өгсөн хүн болоо гэж боддог. Миний анх дуулж байгаа дууг сонсчоод наа чамд амар том ирээдүй байна гэж өөрөө бүр яг ингэж хэлээд зогсож байсан одоо хүртэл надад харагдтыг. 1994 онд намайг Ангирмаа гэдэг тоглолт хийсэн. Тэгээ энэ тоглолтын дээр миний одоо хамгийн анхны ихтгэл өгөөч надтай чиний явсан амар гэдэг хоёр дууг хүчээсэн. Тэгээ тухайн үеийн тоглолтод манай Боб Дива, Наран, Саран Туяа, Дуучин агсан Эрдэнэ цэцэг, Ангира бит тавын тоглолт болж исэн. Тэгээд Ангира маань өөрийнхөө одоо уран бүтээл урынхаа санг бол эмэгтэй дуучтай яг ингээд тарааж өгчээсэн үе гэж хэлж болно л доо. Үүний дараа бид нэр 1995 онд Бабилон мөрний эрэг дээр гэж тоглолтыг бол маш амжилттай, маш гайхалтайгаар хийж чадсан байдгийг. Тэгээд яг энэ тоглолтыг бол манай Ангира маань өөрөө санаачилж хийжсэн. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд юм хэр Монголын рок попын урлаг төдийгүй Монголын одоо яг хөгжмийн урлагийн түүхэнд Ангира маань яг одоо Эрдэнэ шигтгэн шиг, бриллиант шиг одоо ганцхан эмэгтэй аяз зохиогч. Тэгээд дээрэс нь маш олон эмэгтэй дуучдын яг одоо тухайн үед гарч ирж исэн тэр одоо олон сайхан хит дуунуудыг зохиож исэн ийм сайхан гайхалтай уран бүтээлч эмэгтэй. Ангира маань надад хит хитэн гоё дуу өгсөн. Тэрний нэг нь болохоор Зүудний тайлал гэж дуу байгаа. Гэхдээ энэ дуу өөрөө бас их түүхтэй, өөрийн гэсэн тийм одоо утга учиртай, эзэнтэй дуулдаа. Юу гэхээр одоо эзэн нь ингээд Ангирмаад үг аяыг захиалаад надаар дуулуулна гэд ингээд энэ бүтээл бий болж байсан юм. Тэгээд энэ бүтээлийн одоо клипэнд нь, видео клипэнд нь манай U Art Academy-ийн захирал, манай жүжигчин Ундрал маань тоглож байсан. Энэ бас Ундралын маань уран бүтээлээ эхэлж байсан анхны гарааны одоо нэг бүтээлийнх нь нэг байдгийн. Тэгээд энэ Зүудний тайлал гэдэг тухайн үедээ маш их одоо хүмүүсийн сэтгэлд хүрч байсан. Хамгийн гол нь эзэнтэй, өөрийн гэсэн түүхтэй тийм сайхан дуу байгаамаа. Тэгээд Ангира
нэг тийм надад тусалдаг 94 оны одоо тэр нэг миний анхны төрс өдрийн миний одоо би даасан сэтгэлийн үг гэдэг тоглолтын дээр ангира маань өөрөө BMW машин одоо бас машины бизнес хийдэг гэсэн юм шиг. Тэгээд тэр машиныг гаргаж ирж мэлж одоо цагаан билетэж холоож болоочтой тайцнаар гаргаж ирээд тэгэл би тэр бичлэгийг сэтгэлийн үг тоглолтын эргэн тойрон бичлэгийг харахаар манай ангира ихгүйгээл ерөөсө би ер нь тоож байгаа юм алгаа тэр найзаагаа ер нь тэр албатай юм шиг тусалж байгаа юм шиг тэгэл хөрх юм гүгээд тэгээд айгүйх тусалж ирсэн байна. Ангира маань тэгээд өөрийнх нь ус томнуудыг дуулж ирсэн те. Тэгээд тэр үед бол дуучин наран алтан цэцэг миний тоглолтын дээр олцож ирсэн. Одоо туслаад бид чинь соёсын оюутнууд гэдэг утгаараа алтан цэцэг тэр бол нэг анги байсан. Ангирагч маань болохоор айгүй тийм цэмцгэр тийм эмгтээлтэй хамгийн эхлээд бас юм халдаршгүй тийм эмгтэй юм шиг санагдаад би яг тэр хүний дотоод ертөнцийг юу юм бэ гэдэг ихэндээ бас мэддэггүй байсан. Тэгээд хамтдаа найзлаад ихч дүүс болоод ингээд яваад хамтарч ажиллаад ер нь бол маш гоё юм зөөлөн сэтгэлтэй цагаахан тийм эмгтэй байсныг нь олж харсан. Эхэндээ бол ерөөсөө ингээд амир яргуурч юм шиг одоо яахаач би мэдэхгүй яаж харцгаа мэддэггүй байсан. Одоо бол тэгэл одоо хүй хай гээл та. Бараг л найзууд үеийн найзууд шиг болсон. Тийм байдаг. Тэгээд Викторийн хамтдаа хийсэн зүйлсүүд бол маш олон байдаг. Хүн дурсамжаараа яхаа аргагүй мартагдчихгүй амьдралынхаа дурсамжийг нэгээр одоо амьдрдаг гэж би өөрөө боддог. Тэгээд миний амьдралын, миний уран бүтээлийн амьдралын саршгүй нэг хэсэг бол яхаа аргагүй ангирагч маань байгаа. За тэгээд тэр шийдэмгийн зоримог зан сүүлд нь продюсер болоход нь айгүй хэрэг болсон. Би бол дүүгээ Монголын хамгийн одоо яг номоор нь ёсоор нь хийсэн том продюсер гэж үздэг. Продюсер гэдэг бол бас зүгээр нэг нэр зүүх биш, яг хийдэг ийм систем байдаг. Энэ системийг Монголд яг бодитоор хэрэгжүүлсэн хүн бол миний дүү байгаа юм. Би бас ийм продюсингийн талын үйл ажиллагааг сонирхдаг. Өөрөө би продюсер хийх гэж оролддог. Би одоо анх уруулын бодог гэдэг хамтлаг продюсер яг тэр ёсоор нь хийж үзье гэд бас тодорхой хэмжээний үр дүн төрж исэн. Тэгтэл миний дүү бол надаас хамаагүй илүү одоо үр дүн төрсөн нэг том бүтээгдэхүүн бол Kiwi хамтлаг. Сая эргүүлээд одоо нэг багшийн тоглолт авах гэж байгаа болохоор бүх дуунуудыг нь сонсоод үзэхэд ерөнхийдөө ингэж нэг юм доорлсон тийм хөрсөн. Сүүлд нэг төхөөлсөн шиг дуу гаргаж бидрөө багш дуу яач вэ? Нэг дуу муу зохиолдоо та бахэр. Миний онгодыг оруулаач гэсэн. Өмнө нь л анх бол зөндөө дуу зохиолж өгдөг гэсэн тийм. Kiwi хамтлагийн багшийн дуунууд гэх юм бол одоо бүсгүүн нөлмөс энэ хараад тэгээ юм гэж одоо баг Монгол улсын хамгийн урт нэртэй доо юу. Тийм тэгэл нэг анх гарч ах нэрлэлэг өгөхөлтэй бас юм шүү дээ. Тэгэл төрсөн өдөр байна. Kiwi хамтлагийн хамгийн анхны дуу болох хонгор минь байна тийм. Тэгээд 17 наснда хонгор минь дууд болоод гэж. Өвчнийхээ тийм учрыг ойлгохгүй. Одоо намайг эзэмдэг чиний сэтгэл дуу гэдэг битэр маш амжилттайгаар одоо хийгээд тухайн үед бол хит болгож байсан. Тэгээ юу гэхээр зэрэг яг энэ дууны арын хоолой бэкграунд нь бол ангира маань өөрөө хийж исэн. Тэгээ маш олон хүмүүс надаас ер нь намайг эзэмдэг чиний сэтгэлийн одоо тэр ард явж байгаа дуу хоолой хэнийх вэ гэж асуухаар ангира гэхээр маш олон хүмүүс болоод өө тийм үү гэд. Ер нь бол маш олон эмэгтэй дуучдын ард ер нь бэкграунд хийдэг. Тэгээ өөрийнхөө дууг одоо тэгэж одоо бас ангираад өөр ингэсэн өрмөц өнгө төрөх байдаг л да. Тэгээд продюсерийн хувьд гэх юм бол одоо Монголд ер нь бол Kiwi хамтлаг шиг ингэж том одоо амжилтыг гаргасан энэ олон жилийн турш одоо уналтгүйгээр дандаа өксөж явсан ийм хамтлаг бол Монголын төвхөнд бол яг үнэ хэлэхэд бол байхгүй. Тэгээд эхнээсээ өөрийнхөө продюсерлж байгаа уран бүтээлчд болон ер нь Kiwi хамтлаг бол хамгийн том одоо илэрхийлнэ гэж хэлж болно. Манай ангирмагийн талаар ярихад бол үнэхээр хамтарч ажиллахад одоо үнэхээр найдвартай уран бүтээлч мэдээж Kiwi дрээс нь харахад та нар сайн продюсер гэдгийг мэднэ. Би дуун дээрээ хамтарч ажиллаж тоглолтод хамт одоо залуу насаараа хүүхд хар залуугаас хамтарч ажиллаж байсан учраас манай ангирмагийн агууштай шин чанар бол өөрхөн уран бүтээлийн төлөө одоо тууштай гэж хамт ажилладаг. Ерөөсө дууч нь орхихгүй. Хоолой бичүүлсэн ч тэр хөгжим бичүүлсэн тэр ерөөсө хажуу нь солдохгүй хамт байдаг. Маш хариуцлагатай уран бүтээлч гэж би хэлж чадна.
Хүслийн хэлний цомгийн хэвлэлийн баг хурал дээр бид нар ингээд тойроо суугаад 25-аас суугаад телевизийн хэвлэлийн баг хурлын заалал юм а. Тэгж хэвлэлийн хурлаа хийж ах явцад багш хурлаа дуусаад за тэгээд КV амтлагын дараачийн цомгийн ажилд бид нар орцсон байгаа гэд төлөвлөөгүй ажлыг шууд юм хэвлэлийн баг хурал дээр зарлах тэр мөчид бүр үнэхээр гинтийн тэгээ бүр ингээд цомг хийгээд дуусчлаа одоо дараа нь ингээд юу хийх вэ яана ингээд хаягдчихвэ жигдчихвэ хамтлаг таарчихвэ гэдэг айдас юм хамгийн их байдаг байсан. Яг тэр үед ангирмагш хэвлэлийн баг хурал болгон дээр дандаа дараачийн цомгтоо бид нар орсон байгаа гэхэд бүр миний магнаа бүр үнэхээр их тэнэж маш их баярлдаг байж үлээ. Ангира за юу яагач би нэг чамд дуу сонсгоё гэл. Тэгээд би тайхар клуб яг фитнесээс тараалж ирсэн. Гитар барил ирсэн чинь нэг чимээний дөгдүүлаач чигүртэн шофо дээгүүртэл дуулаач гэсэн би. Ямар ч үстэй би наа чинь гэл. Энэ дуу ганцхан чи дуул чаднаа ямар хүчтэй би наадах чинь. Яагаад чи дуулна гэдэг юм бэ гэсэн чинь. Гэхдээ энэ одоо ерөөсөн ингээл одоо манай бид нар чинь нөгөө Ангирагийн маань одоо би анх танилцаалтай бид нар чинь 94 онд Ангира маань миний тоглолтод их туслаа. Тэгэл 95 онд би өөрийнхөө тоглолтыг CJ-ний баяраа хийчихэд нэмтгөөний цомгийн баяраа хийчихэд 95 оны намар 10 сард би намайг Ангирмаа гэдэг тоглолтыг би тэр санаачилж хийгээд тэгээд Эрдсэн компанитай би одоо спонсор өдр олгоод тэгээд 2 өдөр тоглолтын манай Sars Music Production зохион байгуулаад би билетний продюсер тэгэл тоглолтын бүх юм хийгээл тайзны ард хөтлөгч хийгээд бэкинг хийгээд тайзан дээр гарч нөгөө зохиосон доонуудын дуулаа. Ер нь бол нэг нэлээд тийм одоо бас нэлээд одоо тийм цоглогтой их сайхан тоглолт болж ирсэн. Тэгэл анх намайг Ангирмаа гэдэг Ангира гэж Ангираач гэж хэлж болно гэдэг нь тусууд эрдэнэ хүрэл ямар сонин дуу зохиод ингээл те. Яг тэр үед л ерөнхийдөө нэг тийм Ангира дахиад надад дуу зохиох хэрэгтэй гэж бодоод ирсэн юм шиг байна. Жон пауз авцсан байсан. Тэгээд ер нь тэр үед бид нар нөгөө Янжин Дулмагч дуучин Андин Цэцэг чидэртэй сая холбоотой байсан. Тэгээд энэ алтан үеийн одоо Улсын филармоны одоо мундаг дуучдаа зориулж дуу зохиосон юм аа гэж надад хэлсэн байна. За ингээд дуулаа дуугшин дуулах юм байна л да гэл. Тэгээд ер нь банзан гитар дээр аян авч явал дуутай аян авч явал өөр Ангира өөрөө шүлгээ бичсэн. Тэгээд Сингапурт Германд очиод бид нар Игэл сэтгэл цомгийн юунд ажилд ороод тэр Игэл сэтгэлийг ер нь эхлэхээс өмнө Rock Tech гэдэг студи дээр бичүүлсэн юм байна. Ер нь бол тэр нэг эхэндээ ер нь жоохон тийм тест хийж үзье. Германы продюсер тэр ажиллах нэг. Тэр Rock Tech студи дээр дуучин чамтай хөгжим их гоё болсон. Тэгээд энэ хөгжим таалагдсан учраас Онбат ер нь наадах чинь чи ээж боллоо баяр хүргэе те одоо ингээд бэлгэлээд сайхан клип хийгээд өчийгээ. Тэгээд тэр клипийг тэр нэг бөмбөлөг яваад тэр клип хийжсэн. Хөгжмийн зохиолч, хөгжим зохион, үг бичин, дуу, уран бүтээл гаргана гэдэг бол ер нь бол ингээд одоо ширээ сандал хийх биш те байгаа юм материалаар ингээд юм эвлүүлээд за болчлоо гэдээ хийх биш. Тэрийг оюун ухаанаар бүтээн гэдэг бол хамгийн том чадвар, хамгийн том хувь заяа. Тэгээд тэр дууг нь ард түмэн сонсоод, хүн сонсоод баярлаад, баясаад, гониглаад ирч хүч аваа явна гэдэг бол үндэд төсөөлөх одоо зүйл бол ер нь бол ховор. Тэгээд багшийнхаа одоо энэ тоглолтод би бол мэдээж оролцож чиний зүг хэмэх дууга дуулна. Хайрим халуун хорводэр намайг цавон гэд маш гоё айлгуулдаг юмд байдаг. Энэхүү дууг би одоо бас ахин тайзан дээр багшийн тоглолтын дээр дуулна. Адилхан ч гэлээ гэд манай Жаданбаах миний авга ах Жаданбагийн үг Ангирмагийн адилхан ч гэлээ гэдэг дууг дуулсан. Би тэрийг маш нарийнхан хоолоор дуулж ирсэн. Намайг та оророх хэмжээд нам алиг мэн шолох хэрэггүй гэдэг юм их гоё дуу байсан. Одоо тэр үед намайг одоо бас сонин мэн дээр нэлээд биччихсэн тэнгуут одоо ахтай хэлээд яагаад хүн бие биенээ шолох ёстой юм бэ? Яагаад бид нар хүн бие бинийгээ хайрлах ёсгүй? Хүн яагаад өөрөөрөө байж болдгоо юм бэ? Тэр гэсэн иймэрхүү сэдвтэй дууг би үгийг зохиолгоод Ангирмаа аян хэлж энэ дууг зохиож ирсэн. Дуулж ирсэн Ангирмаагийн CD-нд байгаа. Одоо бид нар чинь нэмсгэрч бас тэр болгон цуглдгоо тийм хамтлагчд олон янзын үйл ажиллагаа явуулдаг, ажилдаг
талбар ийм сайн дур уран сайхны хамтлаг байсан учраас өнөөдөр тэр болгон цугладгүй. Гэхдээ их том үйл явдлуудаар ингээд цугладаг. Миний дүүгийн тоглолтыг тохиолдож миний найз нар хайрлж хүндэлж явдгийн үед бол инээмсэглэл онцлогээр ингээд энэ тоглолтод орё гэд миний найз нар одоо санал болгож яваад би их баярлж байгаа. Гэх мэтлэн ийм сонин одоо юмуд үзэгдэх, харагдах, сонсогдох бололтой юм байлаа. Тийм учраас дүүгийнхаа энэ тоглолтод амжилт хүсье, ирж үзээрэй. Уран бүтээл хийгээд рок поп урлагт зүтгээд 30 жил болжээ. Юу гэхээр одоо 20 наснаас эхэлж дуу зохиогоо дуулаад эхэлсэн гэж бодоход 30 жил болсон байна. Тэгэхээр энэ жилийн хувьд Ангираад минь 2 сайхан том үйл явдал тохиож байгаа гэж би бодож байна. Нэгдүгээр 50 насны төрсөн өдөр, хоёрдугаарт уран бүтээлийн 30 жилийн одоо ийм цэнгүү. Бусад тоглолтуудаас маш онцгой, маш өвөрмөц, үнэхээр сайхан тийм цэнгүү болно гэж би бодож байна. Тэгээд Ангираадаа эхлээд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Дараа нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Миний найз үргэлж залуугаараа ирж хүчтэй уран бүтээлийн хизээч дундаршгүй тийм сайхан олз омогтой байдаг. Тэр чигээрээ 100 бөгөөд 8 наслаарай гэж хэлмээр байна. Тэгээд найздаа эрүүлийн аз жаргал сайхан бүхнийг хүсье өрөө тоглолтод нь амжилт хүсье. Хамтдаа 28, 29-нд бүгдээрээ сайхан баяраа тэмдэглэцгээе. Энэ гайхалтай тоглолтод би бас өөрийнхөө одоо яг 20 хэдэн жилийн өмнө одоо анх дуулж тайзан дээр гарч ирсэн Алтан цэцэг гэдэг хүнийг тодорхойлж ирсэн ийм дуунуудад дуулахаас нь үнэхээр сэтгэл догдолж байна. Маш их бэлдэж байна. Бас их айж байна. Тэгээд амжилт хүсье нэ. За тэгээд үнэхээр гайхалтай сайхан үж байх болтгоо маш олон диванаар оролцсон, олон одоо киви хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон, олон одоо уран бүтээлчдийн одоо гайхалтай дуунууд гიშгэлсэн сайхан үж байх болно. Тэгээд найзтай амжилт хүсье. Найз Ангираадаа удахгүй болгож байгаа сэтгэл хөдлөсөн орой уран бүтээлийнх нь гайхалтай үдшид нь амжилт хүсмээр байна. Олон сайхан оддууд, олон сайхан уран бүтээлчд энэ хоёр үдшиж болно. За тэгээд миний найзын хамгийн гайхамшигтай дуу зохиох тэр нэг мэдрэмж, эмхтэй хөгжмөн зохиолч хүн тэр онцлогийг эрхэм үзэгч та бүхэн мэдрээсэй гэж хүсэж байна. За тэгээд тоглолтод нь амжилт хүсье. Хайртай шүү. Ангираагчийн одоо нэлээд удаан тоглохгүй байж байгаа тоглож байгаа энэ тоглолтод нь сэтгэл одоо хөгтлөн хүлээж байна. Тэгэхээр 9 сарын 28, 29-нд бүгдээрээ Ангираагчийн тоглолтын дээр уулзцгаая. Продюсер Айц хөгч Ангирмаа бүгшийн тоглолтын дээр та бүхэнтэй уулзахад одоо ингээд бэлэн болж байна. Маш олон найзууд, маш олон хүмүүс сонирхож сууж байгаа. Яагаад гэх юм бол тэр дотор маш олон мөнгөний, маш олон одоо гой мэдрэмжийг төрүүлэх уран бүтээлчд оролцож байгаа. Тэгээд хүмүүсийн сонирхлыг бол их татаж байгаа. Тэр үдшүүл жинхэнэ гой мэдрэмжтэй үдшүү байх гэж бид нар ч гэсэн сэтгэл хөдлөн хүлээж байгаа. Тэгээд Ангирмаа бүгшийн тоглолтын дээр хамтдаа уулзцгаая. За ингээд 9-р сарын 28-29-нд Corporate Convention Center-т болох сэтгэл догдлуулсан хараа дуучин Ангирмаагийн зохиосон бүхий сайхан уран бүтээлүүд дээр тэр тайзан дээр бас киви хамтлаг зургуулаа байх болно. Corporate Convention Center дээр уулзцгаая. Ангирмаа багштай амжилт хүсье. За, Ангирмаа. Чамд сайн сайхныг хүсье мэдээж. Хоёрдугаарт эрүүл. Гуравдугаарт маш сайхан уран бүтээлүүдийг дахин гаргаарай. Маш сайхан хамтлагуудыг дахин төрүүлээрэй. Тэгээд хоёул мэдээж дахин хамтран ажиллах тодорхой ингээд чиний тоглолтын дээр найз нь чиний зохиож өгсөн хоёр дугуулна гэд чамд сайн сайхныг хүсгээд тоглолтод чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Цөмөрөө үзэгчдэг дөрөв тэр тодорхой. Сэтгэл догтлуулсан оройг сэтгэлдээ айлж дуулахдаа анхны булзуунд яран гихэлцэх мэт ангирхан цээж оволцсон. Ангирмаа бүсгүйгээс урссан их шиг аялгауг Сара, Киви, Наран, Наги гэв амилуулан дуусан дуучид бүгдээр алга ташин хоногшуулан авсан үзэгчд бултаараа тэсэн ядан хүлээж байна. Яруу хөгжмийн охин тэнгэр болж дуугаар оруулсан хайрын хурыг досгон авъя гэлээ. Ангирмаа сэтгэл догтлуулсан орой
9-р сарын 28-29-нд 19 цагаас Corporate Convention Center концерт хоо.